Одоо та бүхэнд эдийн засгийн мэдээлэл хүргэе. Өнөөдөр Эрдэнэс тавталгаа хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал боллоо. За энэ хуралд бол мэдээж бусад компаниудын адил бол төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд болоод за мөн компани удирдлагууд мөн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцсон. За ингээд тухайн компанийн хувьд бол 2025 онд цэвэр ашгийн хэмжээ 1.1 их 80 төгрөг болсон. За энэ нь бол өмнөх 2024 онтой харьцуулахад буурсан дэм болсон. За тэр хэмжээгээрээ бол дагаад иргэдтэй хоногдох ногдол ашгийн хэмжээ бол буурсан. За ингээд 12 хувьцаатай иргэн бол нийт татвараас сутгасны дараагаар бол 63 мянган төгрөг авах ийм тооцоолол бол гарч ирсэн байгаа. За тэгээд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй Монгол улсын хувьд бол хамгийн том компаниудын нэг болох Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийн хувьд бол за энэ 2026 онд хөрөнгийн мэржид нээлттэй хувьцаат компани болох чиглэлд бол ажиллаж байгаа юм байна. За энэ хүрээнд бол аль хэдийн бас санхүүгийн, тайлангийн, аудитын дүгнэлт гаргах гэх мэтчлэн олон ажлууд бол өрнөөд явж байна. Эрдэнэс тавталгаа хувьцаат компаниг ингээд хөрөнгийн мэржид нээлттэй хувьцаат компани болгочих юм бол за тухайн 2013 онд үнэлэгдэж байсан нэгж хувьцаа нь бол 900 гаруй төгрөгөөр үнэлэгдэж байсан хувьцааны ханшвал одоогийн нөхцөл байдалд бол 2 дахин өсөх боломж байгаа гэдгийг компани удирдлагууд онцоллоо. Одоо иргэдийн 1072 хувьцаа, нэг хувьцаа нь 933 төгрөг гээд нэрлсэн үнэтэй 2011-12 оноос хойш хөдлөг байгаа шүү дээ. За гэтэл одоо юу гэдэг балансын үнэлгээгээр аваад үзэх юм бол энэ тоо бол 2 дахин нэмэгдэх боломжтой. За ингээд хөрөнгөн болон бизнесийн үнэлгээ хийсний дараа яг одоо нэг хувьцаа нь хэдэн төгрөг вэ гэдэг үнэлгээ тогтчихож сая дараагийн нээлттэй болох энэ ажлууд бол хийгдэх ёстой. Тэгэхээр бид энэ бэлтгэл ажлуудаа бол ингээ хангаа явж байгаа гэсэн. Одоо 1.1 их 80 төгрөгийн цэвэр ашигтай. За улс орон нутгийн татварт бол 1.6 их 80 төгрөгийг бол хоримтлуулсан. За одоо баялагын санд бол өнгөрсөн хугацаанд нийтдээ 595 тэрбум төгрөгийг хоримтлуулсан. Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийн хувьд бол яг улс орны томоохон гих төслүүдэд тодорхой хэмжээгээр бол санхүүжилт олгодог. Мөн дээрээс нь зарим нэг хэрэгжихээ байсан төслүүдэд ч гэсэн санхүүжилт олгоод эхэлдэг. Энэ нөхцөл байдлыг бол нэгсэнд халах ёстой гэж үзсэн. Яагаад тэгэхээр улс төрөөс хит хамааралтай байгаа Эрдэнэс тавталгаа хувьцаат компани энэ асуудал нь цаашлаад бас тухайн компани ашиггүй ажиллах, за цэвэр ашгийн хэмжээ буурах гол нөхцөл болж байна гэж үзсэн юм а. Тухайлх юм бол 2025 онд Монголын газрын засаг боловсруулах үйлдвэрт Эрдэнэс тавталгаа хувьцаат компани зүгээс нийтдээ 253 тэрбум төгрөг. За гашуун сухад ганц мод бомтын хил холболтын төмөр замд бол 254 тэрбум төгрөг. За тавталгаа түвшин компанид 280 тэрбум төгрөгийн нийт санхүүжилтийг олгосон байгаа юм. Тавталгаа түвшин компани л гэхэд Эрдэнэс тавталгаа компани зүгээс байгуулагдсанаас нь хойш нийтдээ 1.7 их 80 төгрөгийн бол санхүүжилт олгочихсон ийм дүр зураг харагдаж байна. Хэрэгтэй хэрэггүй олон төсөл санхүүжилт иргэн төлөгдөх бас найдваргүй ийм төслүүдийг энэ 3 сая иргэний хамтын өмчлөлийн компаниас цаашид санхүүжүүлээд байх нь хэр зохимжтой юм бэ? Хамгийн сүүлд гэхэд Эрдэнэс тавталгаа хувьцаат компани хөрөнгө оруулсан Богдхан төмөр замын төслийн ажил байгаа. Гэтэл аль хэдийн тухайн төсөлд Эрдэнэс тавталгаа хувьцаат компаниас 130 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэдий ч гэсэн тухайн төслийг зогсоосон. Эрдэнэс тавталгаа хувьцаат компанид бол ер нь 10 томоохон төсөл хэрэгжээд дийлэнх нь дуусж байна. Богдхан төмөр замын санхүүжилтийг өгж байгаа зогсоосон байгаа. Эхлүүлж байгаа зогсоосон байгаа. Хэдийг үг? Богдхан төмөр замын төсөлд 130-аад тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэрээний дагуу олгож явж байгаад засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу зогсоогоод ингээд явсан байж байгаа. Нэг ясандаа 130 тэрбум төгрөгөөс салхинд хийсэн гэж хэлж болно. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд гэхэд тухайн хувьцааг эзэмшиж байсан 130 мянга гаруй иргэн нас орсон гэсэн мэдээлэл байна. За тэдгээр иргэдтэй холбоотой 121 сая ширхэг хувьцааны 70 тэрбум төгрөгийн ногдол ашигын асуудал бол хөндөдөгдөж байна. За үүнтэй холбоотойгоор яг энэ хувьцааг үр хүүхдүүдэд нь болоод хань жилд нь өвлөх үгүй юу гэдэг тодорхой шийдэл гарах нь зүйтэй байна гэдэг дээр бол хувьцаа эзэмшигчдийн зүгээс саналаа илэрхийлсэн. Харин Эрдэнэс тавталгаа хувьцаат компани зүгээс болохоор засгийн газрын маргаашийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэж за эргээд энэ хувьцааг өвлөх асуудал бол тодорхой болно гэж хариуллаа. Компани хувьцаа эзэмшигч байжгаад нас орсон иргэдийн хувьцааг өвлүүлэх, тэр хувьцааг дагаж эдгээр хүмүүст хуваарлагдсан ногдол ашгийг өвлүүлэх асуудал бол засгийн газрын хэд хэдэн хуралдаанд орж танилцуулагдсан. Маргаашийн засгийн газрын хуралдаанд орж дахин танилцуулагдаж эцэслэн шийдвэрлэгдэх хувилбартай явж байгаа.
Хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн одоо Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийг зардлаа танах дээр илүү бол одоо анхааран ажиллах нь зүйтэй гэдэг дээр саналаа мөн илэрхийлж байлаа. Эрдэнэс тавталгаа хувьцаат компани хүү 2026 онд багтаад хөрөнгийн мэржид олон нийтэд нээлттэй хувьцаат компанид болж чадах юм бол за ханшин ч өснө, за мөн дээрээс нь илүү засаглалын хувьд сайжирч, за үйл ажиллагааны ч гэсэн илүү ил тод нээлттэй болсноор орлого борлуулалтын хэмжээ өсөх боломж бүрдэх юм аа. За төлөөлөл өдөр тусгай өвлийн эрдэм болон хараат бос гишүүдийг сонгох. За мөн дээрээс нь төлөөлөл өдөр тусгай өвлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болоод за компани 2025 оны санхүүгийн тайлан гэх мэтчлэн бусад мэдээллүүдийг авч за хувьцаа эзэмшигчид мөн нээлттэй асуулт асууж ийм нээлттэй байдлаар үргэлжлэлээ.